За сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргэе. Idea Plus подкастын ээлж дугаар хэлж байна. За манай энэ удаагийн дугаарт Airbus Ventures компанийн гүйцэтгэх захирал Цэнгэл оролцож байна. За мөн манай хөтлөгч Туул Австралиас холбогдоод байна. За та хоёрт энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн баха. За манай подкастад бас цагаа гаргаад оролцож байгаад маш их баярлалаа. Би юуны төрөнд бас Цэнгэлийг хуульчаас энтерпренeur болж одоо карьерийн өөрчлөлт хийсэн. За мөн нэлээх ариун туршлагатай гэдгийг хэлмээр байна. Сингапурын үндэсний сургуулийг төгссөн хүн байгаа. За бид өнөөдөр Цэнгэлийн ажил карьерийн туршлагаас нь хуваалцсан. Мөн стартап буюу гарааны бизнесийг сонирхдаг залуучуудад бас хэрэг болох үс мэдээллийг өгье гэсэн ийм зорилготойгоор өнөөдрийн дугаараа эхлүүлж байна. За юуны төрөнд Цэнгэлээс карьерийнхаа түүхийг товчхон манай сонсогчдод танилцуулж өгөхгүй юу гэж хүсмээр байна. За баярлалаа. Туул анхаа хоёртоо подкастнда урьж оролцуулж байгаад баярлалаа. За тэгээд Idea Plus подкастыг сонсдог байнгын сонсогч нарт нь энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Цэнгэл гэдэг би өөрөө хуульч мэргэжилтэй. 2009 онд Мөсийн хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлэр төгсөөд 9 оноос 11 оны хооронд Лемон Лишүү гэдэг Монгол улсад тухайн үедээ бас үйл ажиллагаагаа явуулж исэн хуулийн фирмд ажилласан. Үүнийхээ дараа бол 2011 онд би Нью-Йоркийн их сургууль руу бас одоо мастрын зэрэг хамгаалъя гэд өргөдлөө явуулаад түүнтэйгээ холбогдуулаад Нью-Йоркийн их сургууль тэгээд Сингапурын их сургууль хоёрын одоо хамтарсан мастрын хөтөлбөрт бол орсон байгаа. Энэ хөтөлбөр маань бол Сингапур одоо Нью-Йорк одоо хотуудын хооронд одоо оюутнууд нь хоёр зэрэг газар өөр газар дамжиж сураад тэгээ хоёулангийнх нь мастрынх нь зэргийг нь авдаг ийм хөтөлбөр байсан. За тэгээд тухайн үедээ бол Hogan Lovells гэдэг одоо манай Улаанбаатарт бас салбартай байсан. Саяхан бас хаагдсан ийм хуулийн фирмд бол 2012 оны 3 сард би орж ажиллая гэж өргөдлөө өгөөд за тэгээд тэнцээд орж исэн. Орохдоо бол илүү төслийн санхүүжилтийг одоо мэрэгшиж ажиллая гэсэн сонирхолтойгоор энэ хуулийн фирмд орж исэн. 4 жилийн хугацаанд бол нэг ойролцоогоор миний төсөөлж байгаагаар бол одоо 10 орчим төсөл одоо амжилттай санхүүжилтээр ингээд ажиллаад одоо нөгөө төслүүд нь мөнгө аваад барилгаа бариад ингээд дууссан гэсэн үг тийм. За тэгээд ингэж явж байгаад 2016 онд манай үндсэн партнер буюу одоо тэр 16 хүнтэй багийг бүрдүүлсэн James Harris гэдэг бас Австрал одоо миний одоо ментор хүн л дээ. Тэр хүн маань бол өөрөө тухайн үеийн одоо Hogan Lovells-ийн менежментийнхээ багтаа яриад тэгээд ер нь бол өөрөө бол өөр фирм рүү орох нь тодорхой болсон. Тэгээд тэр нь бол Jones Day гэдэг Америкийн хуулийн фирм байж таарсан. Манай James гараа явсан үргэлжлүүлээд 2-3 партнеруудаага гараа явцсан. Өөрөө би өөр фирмд орж ажиллах сонирхолтой байжгаад тэгээ яалтчгүй манай багийн баргалж 90% нь бол явцсан. Тэр шинэ фирм лөө тэгэнгүүт ялтчгүй би өөрөө бас одоо сурах юм аа энэ хүмүүсээс одоо сурч дуусаагүй байна. Тэгээд үргэлжлүүлээд сураа гэд энэ Jones Day гэд Америкийн хуулийн фирм лөө багийнхантаа орж исэн. Тэгээд энэ бол нөгөө Сингапурт бас айгүй ховор тохиолдсон. Нийт 12 хүн байна уу да. Нэг фирмээс нөгөө фирм лөө орсон. Тэгээд бид нар бол одоо яг тухайн үедээ ингээ бодоход бол тэрийг одоо хийсэн тэр head hunter-ийн бонус гэхээр амар л юм байсан байж таарна тий. Тэр чинь бол хуулийн фирмийн партнерууд бол ойролцоогоор 2-оос дээшээ сая долларын цалин авч байгаа. Тэгэхээр 3 ширхэг партнер тэгээд би чинь бол тэр үед нэлээд жуниор гэж тооцогддог байсан. Би чинь 2015 онд Нью-Йоркийн хуулиар зөвлөгөөх эрхээ аваад тэгээд 16 онд гэхээр чи намайг 1 жилийн туршлагатай хуульчил гэж үзэж байгаа байхгүй юу? Сингапурт бол Jones Day гэдэг хуулийн фирм байна бол маш орлого сайтай. Жилийнх нь орлого нь 2.5 тэрбум Америк доллар гэд бас Америкт бас нэлээд том. Тэгээд өөртөө бас улс төрийн хувьд бол Трампын хуульч хийдэг. За сүүлийн ялагдахт нь бас Трампыг дэмжсэн. Ялахт нь бас Трампыг дэмжиж бүх сонгуульд ажиллагаан дээр нь одоо хуулийн зөвлөгөө өгөөд явсан. Ийм хуулийн фирм 2016 оноос хойш би илүү specialize хийжсэн, тэр мэрэгчжсэн салбараа нэлээд тэлсэн. Тэр нь бол нөгөө хуулийн фирмийнхэн цаанаас нь шаардлага байхгүй. Тэнд бол
хүн зүгээр завтаа сууж ийн гэсэн ойлголт байхгүй тий. Завтаа сууж ивэл халагдах дохио ирж ийн гэсэн үг. Тэгээд 2016 оноос 19 он хүртэл тэнд ажилласан. Тэр энэ Jones Day жишээ та өдөрт хэдэн цаг ажилладаг байсан? Ер нь бол нөгөө ажилтдаг нь илүү жоохон тогтооход хэцүү. Унтдаг цаг гэвэл тэр чинь нэг дунджаар 4-5 цаг те. Тэгээд ер нь бол гэртээ харьдаг цаг нь дунджаар нэг 11 байсан баг. Гэхдээ ихэнх тохиолдолд бол 12 цаг өнгөрөөгөөд байдаг. Тэгээд за миний хамгийн сүүлд одоо миний үнэлгээ бол нэг $800 байсан нэг цагийн. Америкийн хуулийн фирмийн хувьд бол 8 цаг минимум бэлдэх ёстой буюу клиентийн ажил дээр ажиллах ёстой байдаг. Тэгэхээр нөгөө хажуугаар нь админ буюу одоо өөрсдийнхөө ажлын тайм менежмент хийх, одоо имэйлүүдээ харах, за тэгээд сошиал ажлууд байгаа тий. Тэднүүсээ чи ингээ оруулчихаар яагаад хуульчдээ юм удаан ажиллаад байдаг вэ гэхээр нөгөө 8 цагийг хийхин тулд те тэрэн дээр чинь зөндөө 12 цаг сууж иж 8 цаг ажиллаж байгаа байхгүй тэнд. Тэгээд энэ чи илүү цаг байхгүй. Одоо нийгмийн хувьд ч гэсэн тэр чинь айгүй сонирн болоод ирж байгаа байхгүй. Миний амьдардаг байсан лайфстайлыг ингээ бодохоор чинь 1-ээс 5 дахын хооронд бол бүр ингээ зогсолтгүй одоо ингээ ажилтдаг. Тэ одоо гэртээ бол зур унтах гэж ордог, буцаад гардаг. За тэгээд чөлөөт цаг гингүүт чинь яалтчгүй найз нөхдөдөө уулздаг. Бас шоу үздэг. Тэгээд буцаал энэ цикл рүүгээ ороод ингээ яваад байдаг. Тэгэхээр ер нь бол айгүй ингээд хүн бол энээс айгүйх залхацдаг байхгүй. Тэгээд ерөн 19 онд бол би яг юу бодсон бэ гэхээр за ер нь бол ингээд яваад байвал ингээл яваад байх юм байна. Би ингээд хойноо хийж бүтээсэн зүйл юу байна? За ерөн яав ийв гэдэг ингээ харангууд бол нэг л их зөвлөсөн хүн те. Яг ингээд цаасан дээр харахаар Индонезийн засгийн газарт зөвлөл, Вьетнамын засгийн газарт зөвлөл яг гарсан ингээд төслүүдийг харахаар бас нэлээд том юм гараад идэг. Тэгээ яг би өөрөө яг ингээд энийг хийсэн нөө бүтээсэн нөө гэдэг ингээд харахаар яг уу надад бол одоо ингээд тэр том багийн нэг гишүүн болоод зөвлөд явхад бол ялтчгүй бас миний одоо үн цэнтэй ч байгаа юм. Тэгтээ тэрэн дээр чинь бол яг би энийг ингээд хийж бүтээсэн гэд ингээд харахаар айгу цөөхөн болчдөг юм зөвлөх ажлын нэг зовлон энэ. Тэгэхэд ч юм бол одоо жижиг дунд үйлдвэрлэл ч юм уу те стартап эрхлээд явж байгаа хүмүүсийн хувьд бол нэг бас гоё юм нь юу байдаг вэ гэхээр за нэг жил гүрийгээд дуусчихаар тэр одоо хүний хийсэн үйлчилгээ бүтээгдэхүүн шийдэл нь бас нэлээд олон одоо хүмүүсийн нийгмийн асуудлыг шийдээд тэгээд тэр нь өөрөө бас хүмүүс туслаад явдаг. Тэгээд тэр нь өөрөө бас хүнд бас их гоё юм өгдөм болов гэж би бол яг анзаараад байгаа. Тэгээд тэрийг бол яг 2019 онд би нэг жоохон анзаараад яваад байсан. За ер нь нэг иймэрхүү юм байна да. Би өөрийгөө ийм байдлаар үзвэл зүгээр юм байна. Би олон хүнд ингэх ёстой. Ингэвэл наа чин болно. Ингэж наадах чинь хийд ингэж зөвлөлөө. Одоо би өөрөө хийгээд үзвэл энийг яах бол гэдэл те. Бас ингэж гайхаа штэ хүн. Тэгж жагаад ер нь бол 2019 онд 18 он юм байна шүү дээ. 18 оны 9 сард би Ant Global-ын залуучуудтайгаа Сингапурт бас танилцчихжээ. Тэгээд тэрнээс хойш бол за ер нь бол энэ Irbis Ventures гэдэг компани руугаа орох үе талган нэгдээд 19 оны 1 сард бол би тэгээд хуулийн карьераа дуусгаад за одоо энэс хойш би одоо ингээд хуульч байхаа болёо гэд. Тэгээд одоо яг энэ стартаптай холбоотой, хөрөнгө оруулалттай холбоотой илүү бас энэ стартапын экосистем гэдэг зүйлийг бүтээхтэй холбоотой ажлууд руу орлоо. Монголд стартап гэж их ярьдаг болоод бас нэлээд хэдэн жил болж байна л доо. За миний анзаарснаар бол coworking space буюу одоо давхар түрээсийн бизнес байна. За сүүлд бүр яг ганцаараа суугаад ажилладаг юм кабин гаргацсан. Тэрэн дотор ингээд ажиллаулдаг тийм офис, жижигхэн офис маягийн гэх юм уу. Тийм хүртэл нээцлээс л та. Эдгээр нь ер нь яг тэр стартапуудад хэрэг дэмжлэг болд юм болоо. Жишээ нь би нэг Central Tower төлөө очиж харахад сарын 400 мянган түрээстэй байсан нэлээд хэдэн жилийн өмнө. Тэгвэл нэг 7 хоногт хэдэн өдөр нэрнэ гэдэг дотроо бас баахан сонголтуудтай. Таны бодлоор эдгээр системүүд ер нь стартапууд, гарааны бизнесүүдэд хэрэг дэмжлэг болд юм болоо. Мэдээж маш хэрэгтэй. Тэгтээ яг Монголд бол энэ арай өөр ойлголттой.
За хамтын офсууд маш их хэмжээгээр байна. За энэ хамтын офсуудын нэг давуу тал нь яадаг вэ гэхээр зөвхөн офсоос гадна ийм нийгэмлэг community өгчөж байгаа. Тэгэхээр нөгөө ганцаараа нэг офсоо хаагаал ингээ явахгүй тэнцээ бас яг өөртөө чи ижилхэн зовлонтой ийм хүн хажууд ч юм байж энэ тэднүүстэйгээ найз нөхөрлөн тэднүүстэйгээ асуудлаа ярина хэлцэн дундаа сургалтууд байнга зохион байгуулна дундаа уулзалтууд хөрөнгө оруулалтын боломжуудыг гаргаж ирнэ. Ингээд эн чинь өөрөө бас л нөгөө стартапын жижигхэн ийм саб экосистем үүсгэж байгаа байхгүй тэндээ. За Central Tower-т байдаг гэсэн ингээд сая анхаа асууж байна. Тэр чинь одоо жишээ нь бол манайх байсан байхгүй юу? Witness Service Houses гэдэг бас нэлээд том 800 м². Тэгээд тэр чинь бид нэр өөрсдөө тэрийг санхүүжүүлээд одоо тэр үндсэн түрээс нь биднээс өөрсдөө төлөөд тэгээд зүгээр break even буюу зүгээр зардлыг нь л бид нар бол одоо энэ стартап компаниудад ингээд хуваарлаад өгчээ. Тэгэхээр нэг компани ч гэсэн тэнд бас ингээд офстой байвал бас их гоё юм байна гэдэг. Тийм байдлаар анх удаа бид нар бол нээжсэн. Тэгээд яг уу тэр чин бол хизээч зардлаа нөхөхгүй л өөрөө бизнесийн хувьд бол тогтворгүй зүйл байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө компаниуд маань бол тэнд байгаа компаниуд маань нэмээд тэр хүмүүст чинь сургалт зохион байгуулна. Нэмээд ингээ олон юм ингээ өгөнтэй. Тэгэхээр эн чин бол ингээд өөрөө бүр ингээд зовж ер нь бол ингэж нүдүүлж ижил явах зүйл байгаа. Тэгэд яалтчгүй бид нар бол өөрсдөө бол нэлээ явуулсан энийг. Өнгөрсөн жил ковид болоод тэгээд бүр үнэхээр ядаж тэр чинь сургалт хийгээд тэр компаниуд түрээсийг нь бол Central Tower төлөөлөөсөн шүү дээ бид нэр. Central Tower-ын менежмент нь миний ойлгосноор бол Хонконгд байдаг гэж би ойлгосон. Тэгэхээр тэр хүмүүс маань бол цар тахал гарлаа, хөл хорой тавигдлаа. Энэ компаниуд орж ирэхгүй байна. Биднээс орлого олохгүй байна гэхэд бол угаасаа л одоо гэрээнийхээ дагуу төлбөрөө ингээл аваад явсан. Тэгэхээр бид нар бол өөрөөсөө үнэхээр бас тэр чинь хэцүү болчихж байгаа. Тэгээд тэрийг бол бид нар бол за энийг бол хаахаас өөр аргагүй байна. Ер нь бол энэ ковидтай холбоотой хөл хорионууд бол тааварлшгүй. Энийг бол арай өөр байдлаар шийдээ, өөр байдлаар компаниудыг дэмжих гэсэн шийдэл төрсэн. Тэгээд компаниуд маань ингээд хараад байхад бол Монголд бол тэр офисын асуудал бол байхгүй байхгүй. Офис бол ингээд бүр хямдханч офис одоо энэ компаниуд авчих боломжтой. Тэгээд хамтын офисыг чинь нэг зовлон бас нөгөө яг багаараа нууц мэдээлэл нууц юм аяар ихээр бас боломжгүй байгаа. Тэгэхээр тэр хувьд одоо хамтын офисын хувьд бол давуу талтай. Гэхдээ Монголд бол яг энэ өөрөө ингээд тогтвортой хөгжөөж явах бол загвар бол биш юм байна гэж ойлгосон. Тэгээ энэ дээр бол яалтчгүй төрийн ч юм уу ийм дэмжлэг байж явахаар юм байлээ. Монголд бол Hub Innovation Center гэдэг байдаг те хамтын офис. Тэгээд эсвэл одоо IT парк байна. Тэгээд энэ компаниуд чинь буцаагаад түрээсийн зардлыг нь баг тавьчихаар тийшгээ хүмүүс ингээд очичдаг. Тэгэхээр иймэрхүү газрууд нь өөрөө хийгээд явж ивэл зүгээр юм шиг надад бол санагдсан шүү дээ. Стартап гэдгийг бүр өшөө илүү ухаж асуумаар байна л да. Ер нь одоо яг наагур нь бид нар бол ийм систем байна. Тэгээ компаниудыг дэмжих гэж ярьж байна. Цаана нь одоо жишээ нь яг бизнес их хүсэлтэй одоо хүн 100 хүн дотор Монголд хэд байдгийг багаас нь одоо бизнесийн чиглэлийн сэтгэлгээ суулгах боловсролын тогтолцоо манад бас сайнгуул байх гэж хардаг. Тэгэхээр энэ хүмүүст одоо энэ бизнес их сэтэл за тэр талаарх мэдлэг боловсролын системд суулгах тийм энэ тал дээр ер нь манад нөхцөл байдал ямар байна гэж харж байна. Таны бодлоор ер нь юу яах юм бол одоо монголчууд илүү бизнес сэтгэлгээтэй болоод тийм дор дорноо чаддагаараа тэгээд бас ингээд өөрсдөө хоорондоо систем үүсгээд ямар систем гэдэг лээ нэг хүн одоо нэг компани бүгдийг хийдэггүйгээр ингээд нэг нэгэндээ харилцан туслаад ийм чейн маягийн үүсгээд явах гэх мэтчлийн маш олон боломжууд байгаа шүү дээ. Таны бодлоор энэ тал дээр юу хийх ёстой вэ? Тэгэхээр нэг бүгдээрээ энэ стартап гэдэг зүйл дээр ингээд бодлоо ингээд эсвэл одоо стартапынхаа тодорхойлолтыг ингээд нэг ижил болгочвол энийг ярихад илүү амархан болчихно. Манай Монголд бас энийг хэд байдлаар ойлгоод байдаг юм шиг санагдсан. Гарааны бизнес гэж орчуулж байгаа зүг биз дээ тий? Гарааны бизнес гэж байгаа. Тэгэхээр нэг жоохон тэр чинь нэг ингээд шууд утгаараа орчуулсан юм шиг тий. Стартап компани гэхээр гарааны бизнес гэхээр бүх компани гарааны бизнес байх ёстой юм шиг болчихж байгаа юм тий. Тэгэхээр одоо жижиг дунд үйлдвэрлэл ч гэсэн гарааны бизнес эхэлж ил байгаа юм чинь тэр одоо үе шат юм шиг харагдаад байгаа байхгүй. Тэгээд хүмүүс аягүй их тэгж хэлдэг. Манайх одоо ингээд
гарааны бизнес байхдаа эсвэл манайх ингээд стартап ингээд эхэлж байгаа гэдэг ингээд яриад байдаг. Тэгээд би илүү энэ гарааны бизнес гэдэг одоо энэ үгтэй нь бол санал нийлдэггүй. Би бол стартапаар нэрлэхийг хүсдэг. За жижиг дунд үйлдвэрлэл гараа одоо энэ стартап гэдэг энэ хоёрын хооронд бол том ялгаа байгаа. Тэгэхээр нөгөө бизнес сэтгэлгээ одоо entrepreneur болох буюу одоо ямарваа нэгэн байдлаар бизнес эрхлэгч гэж одоо манад орчуулж байна те. Тэгээд стартап entrepreneur гэдэг ийм ойлголт байгаа. Тэгэхээр стартапыг би хувьдаа юу гэж ойлгодог вэ гэхээр энэ бол энгийн нэг бизнесээс арай нэг өөр. Тэр нь юугаараа ялгах вэ гэхээр ялтчгүй өөрөө нэгдүгээрт өсөлтийнх нь модель нь арай өөр байна. За бүгдээрээ жишээ аваад бодъё те. Өсөлт гэдэг нь бол энэ компани дэлхийн хэмжээний компани болох боломж байна уу юу гэдгийг л одоо бүгдээрээ тооцоод үзье л та те. Эсвэл сонирхол байна уу. За нэг залуу өөрөө айгүй лаг кофе гэж чандаг. Кофендээ өөрөө амар enthusiastic, өөрөө амар passionate. Тэгээд өөрийнх нь сонирхол нь бол маш олон тооны чанаргүй кофе шопууд байхгүй болгоод өөрөө ингээд мундаг кофе шопны чейн үүсгэх, тэгээ өөрийнхөө брендийг гаргах гэдэг иймэрхүү зорилготой нэг залуу байж болно. Тэгээд энэ залуу өнөөдөр нэг кофе шоп хийгээд тэгээд тэрэн дээрээ кофе чанах шинэ арга үүсгээд тэгээд тэр нь айгүй хурдан чанартай кофе гаргадаг. За тэгээд үргэлжлүүлээд өөрөө кофений үр авдаг тэр distribution системийг нь одоо уламжлалт өндөр үнэтэй авдаг тэр системээс нь ингээд эвдээд арай нэг өөр болгоод те. За тэгээд тэр хүн өөрөө одоо зах зээл дээр байгаагаас айгүй хямд тэгсэн мөртлөө илүү гоё амттай. Тэгээд хүн болгонд ингээд хүртээмжтэй байж болох. Ингээд салбаргүй зүгээр ингээд очиод шууд take away авчдаг ч юм уу. Иймэрхүү зүйл ингээд хийчлээ гэж бодъё л та. Тэгэхээр энэ бол одоо жишээ нь бол стартап байгаа юм. За нэг яг хажуу талд нь нэг өөр нэг залуу айгүй гоё өөрөө кофе хийдэг. Тэгээд тэр хүн маань бол өөрөө нэг гоё кофе шоптой болоод тэгээд тэрэн дээр найзууд нь ирээд тэгээд ер нь гэр бүлийнх нь ингээд тэрийг ажилуулад тэгээд тэр хүний зорилго бол ерөөсөө л хамгийн гоё кофе гэдэг тэрнээсээ кафе аваа ингээд явах. Тэгэхээр энэ хоёрын хооронд бол энэ хоёрыг хоёуланг энэ гарааны бизнес гэж болоод жишээ нь бол манайхан ингээд нэрлэдэг байгаа байхгүй ягаад гэхээр хоёулаа эхэлж байгаа те хоёулаа л эхэлж байгаа юм чинь гарааны бизнес гэдэг. Тэгэхээр нэг нь бол стартап, нэг нь бол тэр жижиг дунд үйлдвэрлэл гэдэг ангилд орно. SME буюу те жижиг дунд компани. Яагаад вэ гэхээр энэ дэр чинь тэр бизнес томроод цаашаа тэ дэлхийн хэмжээний компани юм уу одоо тухайн бүс нутагтаа ингээд томроод явах. Тэгэхээр тэр growth буюу тэр өсөх боломжоор нь энэ стартап жидүү хоёрыг ялгаж байгаа. Тэрэн дээр одоо ингээд анзаарвал те одоо жишээ нь бол яадаг вэ гэхээр стартап culture гэдэг нэг ойлголт байгаа. Тэ стартапын соёл гэж байгаа. Юуг бодъё л та бүгдээрээ. Яг саяны хоёр жишээн дээрээ те. За окей ингээд хоёулаа ингээд яваад тэгээд хоёулаа ижилхэн хэмжээний орлоготой том компани болж магадгүй. Одоо ингээд салбарын ингэж нээсээр хагаад тэгэнгүүт нэг нь өөрийнх нь менежмент, өөрийнх нь юмыг хийдэг арга барил нь. За стартап culture-та нөгөөх нь бол уламжлалт. За уламжлалт нь ийм зүгээр ингээд төсөөлөд үзвэл за нөгөө залуу маань 50 нас хүртлээ ингээд өөрөө энийг ингээд аваа яваад явцсан. За Монголоосоо бүр гараад за хэтэд Орос гэдэл одоо ингээд салбар трейнэ гэдэг. За тэгээд ингээд явцсан. Тэгээд өөрөө бүх зүйлээ шийддэг, өөрөө бүх юмаа хийдэг. Тэгээд ингээд явангууд яалтчгүй тэр хүнээр магадгүй энэ компани дуусах боломжтой. Эсвэл ингэж явж байгаад уламжлалт загварын хувьд ингэж явж байгаад анх хийжсэн тэр гоё кофе гэдэг зүйлээ явандаа алдчих боломжтой, өрсөлдөгч нартайгаа ингээд арай өөр болчих боломжтой. За стартап culture-та гэд хүмүүс хэлээд байдаг. Бид нэр стартап, бид нэр хурдан, бид нэр өөр гэд ингээд яриад байдаг. Тэрний хойно ямар учир байна вэ гэхээр байгаа зүйлийг заавал ингээд хүмүүс disrupt хийгээд ингээд эвдэн гэдэг. Гэхдээ эвдэх биш те. Байгаа зүйлийг бас ингээд гоё ингэж харж агаад засах шаардлагагүй юмыг бол засаад авах шаардлагагүй. Үнэхээр ингээд асуудалтай зүйл байвал тэрийг ингээд олж хараад тэгээд энийг ингээд айгуу гоё ингээд шийдчих ингээд боломж байна. Тэгээд ингээд шийдчихэнгүүд тэрийг нийгэм буюу одоо зах зээл шууд ойлгохгүй шүү дээ. Магадгүй. За тэгэнгүүт тэрийг мань хүмүүс нэг одоо зах зээлд нэвтрүүлэхэд зөндөө олон асуудал үүснэ. Тэгэнгүүт тэр асуудлыг
уламжлалт менежментийн арга барилаар бол тэр дээр байгаа нэг хүн шийдэд байгаа байхгүй. За одоо нөгөө кофений чинь шаарн дээр иймэрхүү юм гараад ирлээ. За сквал манай энэтхээс ярддаг үрэн дээр иймэрхүү асуудал ирээд ирлээ гэл. Ерөөсөө тэр бизнесийг чинь зах зээлд нэвтрүүлэхэд тоо томшгүй олон асуудал үүсэж байгаа байхгүй. Тэгэнгүүт тэрийг ингээд нэг удирдлага руу аваачаад байхаар шийдвэр гаргалт нь удаан болоод шийдвэр гаргалт нь удаан явангууд тэр нь буцаагаал бүтээгдэхүүнийхэн чанарт нь бол хэрэглэгчийн сэтгэл ханамжинд нь бол хойноо зах зээлдээ өөрийнх нь эзлэх байр суурьд нь нөлөөлөл ингээл явчихж байгаа байхгүй. Тэгээд айгүй амархан юм шиг ярьж байна. Гэхдээ энэ бол зүгээр яг ингээд логикийн хувьд бол ингээ хараад тэгээд зөндөө олон компаниудын одоо амжилтгүй болсон жишээнүүдээс харахаар ер нь бол тэгж ийм гинжин урвалтай явж байгаа байхгүй. За тэгэнгүүт энэ стартап culture-тай, стартап соёлтой гэдэг байгаа энэ компаниуд яаж яах вэ гэхээр decentralized те нэгдсэн том удирдлага байгаа. Гэхдээ тэр нь бол стратегийн хувьд шийдвэр гаргадаг. Стартапт яагаад залуучууд орж ажиллах сонирхолтой байна гэхээр тэр одоо бүх шийдвэрүүдийг ийм horizontal те ийм хэвтэй байдлаар бүх олон хүмүүст шийдвэр гаргах эрхийг нь өгчөж байгаа байхгүй те. За яг ижилхэн асуудал дээр энэ олон асуудлууд гараад ирэнгүү. За юутай ханган нийлүүлэлттэй холбоотой нэг хариуцсан захирал гээл нэг 20 дэх хүүхэд байлаа гэж бодоод тэр бол тэр шууд дээшгээ асуугаад байхгүй тэр хүнд ерөөсөө ганц л зорилго байгаа компаниг амжилттай явуулж өөрөө өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэхтэй. Тэгэхээр тэр ханган нийлүүлэлттэй холбоотой асуудлыг тэр хүн зүгээр шууд 100% өөрөө ингээл шийдэл гаргаал ингээл хурдан явж байгаа байхгүй. Тэгэнгүүт тэр бүтээгдэхүүн үрний одоо тэр тэ одоо шаар мартай холбоотой асуудал байлаа гэхэд яг тэрийг хариуцж байгаа хүн ингээд шийдэж байдаг. Тэгэхээр ерөөсөө decentralized буюу юм төвлөрсөн бус менежмент тэгээд дээрэс нь өөрөө албан бус informal тэ одоо хүмүүс ингээд стартап гэхээр л Google-ийн нэг офис дээр хүмүүс ширээний хөлбөмбөг тоглоод сандал дээр биш юм бин баг дээр хөвтөл байгаа. Тиймэрхүү юм төсөөлөд байдаг. Тэр чин бол яг энэ informal буюу тэр төвлөрсөн босоод шаталтай тогтолцоо байхгүй байгаагийн нүдэнд үзэж байгаа хэлбэр нь байгаа байхгүй. Тэр хүмүүс өөрөөсөө гүйцэтгэл дээрээ асуудлаа одоо хариуцж байгаа учраас хөл бөмбөгөө тоглоно, тэжээ суунаа асуудал ямар ч асуудал байхгүй байхгүй. Тэр хүмүүс бол гүйцэтгэл явна. Тэгэхээр ажилтан гэж харахгүй тэр хүн өөрөө компанийнхаа өмчлөгч юм шиг хандж байгаа. Тэгээ ингээ явж байгаа. Тэгэхээр стартап гэдэг компанийг ингээ харвал бас нэг иймэрхүү соёлтой компани юм шиг надад бол ингээ төсөөлөгддөг. Би түрүүний ярьсан тэр coworking space дээр нэг сургалт болсон би очиж сууж ирсэн. Тэн дээр бизнес эрхлэгч од сурунгой одоо энэ метро молын үүсгэн байгуулагч ярьж ирсэн. Одоо бизнес байгуулахад нэг 10 шалгуур байна. Би ийм гаргасан юм аа. За нэгдүгээрт бол аль болох анханасаа амар их хөрөнгө шаардаад авахгүйгээр анханасаа одоо органикаар ингээ орлогоо нөхөө явж байгаа бол илүү сайн. За бас нэг шалгуур нь одоо иргэд сайтай байвал зүгээрээ. Жишээ нь чи одоо Улаанбаатар хотын гадаа амралтын газар байгуулах уу эсвэл дугуй засвар нь одоо арай иргэд сайтай ч гэдэг юм уу те. Нэг иймэрхүү шалгуурууд хэлж ирсэн юм л да. Таны өнцгөөс одоо магадгүй стартап байгуулахаа сонирхолтой байгаа, бизнесийг сонирхолтой байгаа залуучууд ямар гол шалгуурыг харчвал бас их зүгээр юм бэ гэдэг талаар та бас өөрийнхөө байр суурийг илэрхийлж. Саяных дээр тэгэл нэг уламжлалт тэгэл энэ стартап гэдэг энэ л бас өөр ялгаа гараад ирж байгаа байхгүй. За уламжлалт байдлаар entrepreneur гэдэг те тэр бизнес эрхлэгчийг харахаар амралтын газар хийх үү, дугуй засвар хийх үү гэдэг шийдвэрээ гаргахдаа мөнгө дагж байгаа байхгүй юу? Аль нь эргэлтийн өрөнгөтэй байж болох уу, аль нь зүгээр байж болох уу, эсвэл байгаа эрх мэдэл, байгаа эд хөрөнгө материал дээрээс үнэлж ингээд шийдвэр гаргаж чинь те. Тэнгүүд одоо ингээд хөрөнгө оруулагч хүний зүгээс ингээд яриул энэ илүү ойлгомжтой болчихно стартап гэдэг зүйл. Юу вэ гэхээр хөрөнгө оруулагч гэдэг хүн тэр одоо санаатай байгаа компанид тэр early stage гэдэг байгаа те pre-seed гэдэг бүр одоо ингээд компани болохоос ч өмнө ингээд санаатай байгаа бүтээгдэхүүнийхээ анхны загварыг ч гаргаагүй байгаа тэр компаниуд дээр хөрөнгө оруулагч нар одоо тэр хүмүүсээс юу харж ийнэ гэдэг нь айгүй чухал байхгүй. Тэгэхээр нэгдүгээрт үүсгэн байгуулагч хүнийг нь харж байгаа. За хүнийг нь харахтаа бол нэгдүгээрт мэдээж боловсролыг нь харна. За тэгээ боловсрол бол яг хуу үндсэн шалгуур биш. Гэхдээ мэдээж тэр хүний боловсролыг нь хардна гэдэг чинь тэр хүн ямарваа нэгэн байдлаар өөрөө нэг юмд ингээд зүтгэжвэл тэрийг хийж чадж гэнэ үгүй юу гэж байгаа.
гэхээр юу гэдэг 10 жилээ төгсөх их сургуулаа төгсөх чинь тэр хүн ямарваа нэгэн байдлаар нэг юмыг гүйцэтгэсэн байна шүү дээ. За нэгдүгээр боловсрал гэж байна. За хоёрдугаарт тэр хүний ажлын туршлага өмнө хийжсэн зүйлстэй. Тэрийг харна. Гэхдээ энэ бол ингээд ийм шаблон биш шүү дээ. Би бол бас ингэж илүү бас ингээд хөрөнгө оруулж исэн стартапуудынхаа үүсгэн байгуулагчдыг харж байхдаа ийм байдлаар харж ирсэн. За гуравдугаарт бол яалтчгүй тэр хүний passion. Энэ бол гэхдээ эрэм дараалалаар биш шүү дээ. Одоо зүгээр гуравдугаарт гэж хэлж байгаа. Гэхдээ passion магадгүй нэгдүгээрт байж магадгүй. Passion буюу яг тэр хүн өөрийнхөө хийх байгаа зүйлдээ хэр итгэл үнэмшилтэй байна гэдэг чинь айгүй чухал. Яагаад вэ гэхээр одоо түрүүний асуудлыг яриа л да. За дугуй засвар тэрэлжид амралт гэж байна те. Эхнийх нь байдлаар ингээд шалгавал за боловсрал гэсэн чинь за дугуй засвар дээр бол мэдээж нэг бас техникийн ойлголцтой хүн байвал зүгээр эсвэл өмнө нь ийм дугуй засварын газар ажиллаж исэн туршлагатай хүмүүс байвал зүгээр те. Тэгэхдээ хамгийн гол нь passion гэдэг зүйл дээр очиод унах магадлал нь юу вэ гэхээр үнэхээр энэ хүн бол энэ дугуй засвар хийгээд дугууны холбоо дугуйчдын зовлонгийг мэдээд үнэхээр тэр нэг дугуйчдад байгаа нэг асуудлыг нь шийдээд те. Тэгээд тэр дугуй сонирхдаг тэр нийгэмлэг нь тэр хүн дээр очиж ингэж бизнесийг нэмжиж өөрөө хөгжлүүлэгчт нь болоод ингээд урт хугацаанд амжилттай явах байна уугүй юу гэдгийг бодохоор тэр хүний итгэл үнэмшил хэрэгтэй. Тэгээд нөгөө хүн чинь эхлээл нэг жил болоод мөнгө урсгал нь нэг сайн биш болоод тэгэнгүүт нөгөө хүн чинь жоохноод буруу зөвлөгөө өгчтэй энэ буруу бизнес байсан байна. Энэ мөнгө олдгүй юм байна гэд ингээ хайчвал нөгөө хөрөнгө оруулсан хүн чинь ингээд өөрөө үлдчихэж штэ. Ингээд нөгөөдөг чинь юмаа явуулсангүй. Тэгээд тэр хөрөнгө оруулагч хүн чинь тэр дугуй засварын ажилуулалтаа биш штэ тий. Тэгэхээр тэр passion гэдэг зүйл айгүй чухал. Тэгээд яалтчгүй нөгөө уламжлалт компани, за стартап компани гэдэг юм бас нэг өөр зүйл нэ. Ихэнх тохиолдолд тэр хүмүүс бол яагаад ер нь энэ стартап компаниуд асуудал шийдсэн гэж яриад байдیں۔ Тэгээд тэр чинь бол тэр хүн ингээд нэг юм нийгэмд байгаа асуудлыг те эсвэл өөртөөж байгаа асуудлыг ингээд шийдээд тэр нь олон хүнд хэрэг болно, олон хүний амьдралд нөлөөлнө. Амьдралд нөлөөлөд нийгэмд одоо хэрэгцээтэй юм байх тусмаа мөнгө орлого нь нэмэгдэнэ те. Тэгээд үргэлжлээд ингээ явна. Тэгэхээр яалтчгүй итгэл үнэмшил гэдэг зүйл айгүй чухал. Тэгээд дөрөвдүгээрт нь бол хандлага гэдэг зүйл байгаа. Тэгээд хандлага нь ямар учиртай вэ гэхээр хөрөнгө оруулагч гэдэг энэ стартапын хөрөнгө оруулагч гэдэг одоо Сингапур за ингээд хөгжсөн стартапын экосистем хөгжсөн энэ газруудад бол өмнө нь өөрөө стартап одоо хийгээд амжилттай хөрөнгө оруулалт босгоод амжилттай компани борлуулад гарцсан ийм хүмүүс байдаг. Эсвэл мэрэгжлийн хөрөнгө оруулагч өөр салбарууд хөрөнгө оруулдаг ийм хүмүүс байгаа. Тэгэхээр энэ хүмүүс маань бол энэ стартап компаниудад олон хөрөнгө оруулаад үзсэн. Тэгээд энэ хүмүүсийн туршлага дээрээс ингээл хилж байгаа зүйлүүдийн ингээд уулзаад сонсож байхад бол ихэнх нь тэгж хэлт юм билээ. Юу гэхээр тэр хүнийг ингээд сургаад аваа явах боломж байна уу? Тэр хүн миний үгийг сонсох уу? Teachable буюу одоо тий бусдаас үг сонсож яг өөрийгөө сайжруулахаар хэмжээний үнүүтэй эсвэл гүжүүд зарим хүмүүс магадгүй их өөрийнхөө байдаг шүү дээ. Яг тэр ялгааг хэлж байна тий. Тийм тэр айгуу чухал аахгүй тий. Тэгээд coachable гэдэг нь бол одоо энэ хөрөнгө оруулалт авж байгаа энэ анхан шатнд байгаа дөнгөж эхэлж байгаа стартапуудын хувьд бол айгуу чухал. Ямар учиртай вэ гэхээр тэр хүмүүс чинь хөрөнгө оруулж байгаа тэр angel investor гэдэг хүмүүс ихэнхдээ өөрсдөө бас ингээд амжилттай бизнес эрхлэгч байдаг. Тэгэд энэ хүмүүс маань нөгөө хүмүүстэй харж байгаа. За чи наатаа ингээд хийчих, наа чи хараа буруу зүглөө яваад байна. Ийшгээ яв гэдэг. Ингээд зөвлснийхөө үндсэн дээр өөрсдийнхөө хөрөнгө оруулалтыг хамгаалдаг, үргэлжлүүлээд нэмэгдүүлдэг. Тэр хүмүүс чинь тим юм бодож хөрөнгө оруулдаг. Тэгэхээр нөгөө үгийг сонсохгүй хүн байвал айгүй хэцүү. Эсвэл өөрийнхөө гүжидлээд байвал айгүй хэцүү. Нэг иймэрхүү зүйлүүдийг бол нөгөө энэ стартапт хөрөнгө оруулдаг хүмүүс илүү хардаг. Ялангуяа энэ нөгөө дөнгөж эхэлж байгаа компаниудын тухайд. За тэгээд нэмээд явахаар бол мэдээж тэр бүтээгдэхүүн за зах зээл тэр одоо танигдсан байдал, traction буюу хэрэглэгчдийн тоо, тэрний түүнийх нь өсөлт. За тэгэл одоо ингээл үргэлжлүүлэл олон matrix ингээл гараал явна л та. Гэхдээ яг нөгөө анхан шатны хувьд бол нэг иймэрхүү.
Тэгээ уламжлалт одоо энэ бизнес гэдэг зүйл эсвэл ялгаатай нь бол нэг иймэрхүү зүйлүүдээс бол айгүй ялгаатай байгаад байна. Тэгэхээр нөгөө компани маань томорсон ч гэсэн стартап гэж өөрөөсөө хэлдэг те. Одоо юу вэ? Facebook-ыг бүгдээрээ өнөөдөр corporation гэж хэлдэг. Стартап гэдгээр нь одоо хүртэл ойлгодог. Google-ыг бас тэгж ойлгодог. Тэгээд тэр нь бол илүү соёлыг нь ингэж илүү харж байгаа те. Тэгснээс биш хэмжээ, мөнгөнийх нь хэмжээ эсвэл хичнээн жил ажилласан туршлагаар нь стартап гэдэг юм байхгүй. Яг л тэр нөгөө нэг бизнес хийдэг арга барил тэр хүмүүсийг менеж хийдэг арга барил. Тэгээд тойн нь өөрсдөө зүйлүүд байна. Тэгээд яг одоо бол нэг том corporation гэдэг одоо тий корпорацийн төвшин буюу одоо conglomerate гэж ярьдаг тий одоо ийм салбар олон салбарууд орцсон ийм компаниуд маань бол ялчгүй ийм стартап culture-ыг бол өөрөөсдийнхөө бизнест нэвтрүүлээд менежменттэй арай ийм decentralized болгоод ингэ явж байгаа. Тэгэхээр тэр компаниудыг ч гэсэн ер нь бол стартапын culture-тай гэл ингээл харахад бол болно шүү дээ тий. Ингээд стартап culture-г ярихаар Монголд Цэнгэлийг мэдж байгаагаар ямар амжилттай стартапууд байна? Одоогийн байдлаар. Би одоо өөрөө нэг ашиг сонирхлын зөрчилтэй. Би ч өөрөө Ant Global-ийн хуулийн асуудлыг хариуцсан захирлын албан тушаалтай. Тэгээд яг зөндөө олон гой компаниуд байгаа Ant Global-аас гадна. Тэгтээ яг зүгээр одоо байгаа цаасан дээр байгаа рекордыг харахаар Ant Global маань бол дөнгөж сая Японы Marubeni корпорац тэгээд олон улсын Techstar хөрөнгө оруулалтын сангуудаас нийт 10.3 сая долларын хөрөнгө оруулалт босгосон. За тэр бол одоо яг Монголын стартапуудынхаа түүхэнд гэж ярих юм уу тий. Одоо хэдэн жилийн хугацаанд бол одоо хамгийн анхны Series A буюу Series A одоо хөрөнгө оруулалтын амжилттай болсон хөрөнгө оруулалт гэж тооцогдсон тий. Series E гэдэг нь одоо англи байна уу тий? Яг тэрэн дээр нь бол ингээд стартапын хөрөнгө оруулалт босгох үе шатуудыг нь ер нь бол хэд ангилсан байдгийн. Тэр нь за seed гэж байгаа. За Series A, B, C, D, E гэдэг ингээд тоошгоо явж байгаа. Тэгээд тэрэн дээр нь бол IPO хийж байгаа шүү дээ. Тэгэд яагаад ингэж яалгадаг вэ гэхээр хойно нь бас хууль техникийн чухал зүйл байгаа. Энэ нь бол үндсэн зорилго нь бол компанийн үнэлгээнээс хамаардаг байхгүй. Тэгээд стартап гэдэг энэ компани чинь бас нэг өрмөц хамгийн чухал зүйл нь өсөлт нь байхгүй. Хязгааргүйгээр өсөх боломжтой гэж байгаа тийм. За бүгдээрэнгийн хамгийн сайн мэдэх одоо ойрын жишээ гэвэл Clubhouse гэдэг энэ аппликейшн хийсэн компани байна. Жилийн дотор хэдүүлээ тэр чинь 1 тэрбум билүү 10 тэрбумын үнэлгээтэй болцсон гэдэг ингээ ярьдаг тийм. Тэгэхээр тэр одоо юуг ингээ харвал одоо өнөөдөр би ингэж ийм раундууд буюу ийм хөрөнгө оруулалтуудыгаа хит ангилахгүй бол би нэг л үнэлгээгээр аваад байвал би одоо өөрийнхөө үн цэнээ бүтээгээд байгаа энэ өсөлтийг өөрөө буюу үүсгэн байгуулагч нь ашигыг нь хүртэж чадахгүй байхгүй. Түрүүний кофе шопынхоо жишээ дээр ярихад нөгөө залуу маань те хамгийн анх эхний кофе шопоо нээгээгүй байхдаа компанийга $100,000 гэд үнэлчлээ. За тэгээд хөрөнгө оруулагч хүнд би $100,000 компаниа үнэлж байна. Энэ нь ямар учиртай вэ гэхээр би одоо ингээд 5 жил одоо бариста хийгээд ингээд олон улсад ингээд явчлаа. Одоо үргэлжлүүлээд би зөндөө олон туршилт хийж байгаад өөрийнхөө жорыг гаргаад ирлээ. За тэгээд би тэрийг 90,000 гэж үнэлж байна. Та нэг $10,000 өгчих. Тэгээд би анхныхаа салбарыг нээгээд ингээд явъя гэд. За тэгээд мань хүнээс $10,000 аваад 10% өгчөж байгаа байхгүй. Тэгээд за тэрийг бүгдээрээ seed буюу дөнгөж эхэлж байгаа одоо энэ раунд гэдэг ингээд тооцож. Тэнгүүд дараагийн ээлжинд Series A гэдэг раунда хийхдээ одоо бүгдээрээ эхний хөрөнгө оруулагч тэгээд би өөрөө үүсгэн байгуулагч гэж бодвол миний зүгээс бодох хэрэгтэй байхгүй. Бид хоёр яавал ашигтай байж болох вэ гэхээр энэ компанийг өмнө нь 100,000-аар үнэлээд тэгээ 10,000-ыг оруулаад би өөрөө одоо хөс хүчээрээ 90,000-ын ингээд хөрөнгө оруулчихж байгаа байхгүй. Тэнгүүд бид хоёр энийг дараагийн удаад хөрөнгө оруулагч санал болгохдоо магадгүй энийг $1 сая үн цэнд авааччвал энэ компани маань 10 дахин өссөн болж байгаа байхгүй. Тэгэхээр тэрэн дээр ямар давуу тал үүсэх вэ гэхээр би $1 сая энэ компанийга Series A дээрээ үнэлчихээр
би нөгөө хүнээсээ $100 авлаа гэж бодоход дахиад 10% л өгөх байхгүй. Тэгэхгүй нөгөө 100,000-аар үнэлчихэд $100 авчихар чинь битээр бүр компаниуд зарчиж байгаа юм шиг болчихж байгаа. Тэгэхээр тэр нөгөө дундынх нь өсөлт буюу $100,000 босгочоод тэр мөнгөө ашиглаад тодорхой хийж гүйцэтгэх гэсэн зүйлүүдийг хийснийхээ дараагаар буюу за $100,000 ашиглаад би 5 салбар Улаанбаатарт нээчихээ л та. Тэгэнгүүт би тэнцэнээс чинь орлого олчиж байгаа, би тодорхой хэрэглэгчтэй болчихж байгаа. Тэр нь traction, тэр milestone гэдэг байгаа зүйлүүд те. Тэргээ биелүүлснийхээ дараа би $100 үнэлээд $100,000 ингээ авчингууд би өөрөө 80%-ийг нь эзэмшиж байгаа. Нөгөө хоёр маань бол 10% эзэмшиж байгаа. Тэгэхдээ тэр 10% чинь өөр үн цэнтэй байхгүй. Эхний нөхөр бол $10,000 өгчөөд одоо бол $100,000 үн цэнтэй хувьцаа эзэмшээ сууж байгаа байхгүй. Би болохоор өмнө нь $90,000 үн цэнтэй хувьцаа авсан байж ич айгуу сайн ажиллаад дараа нь компанийгаа $1 сая үнэлгээтэй болгочингууд яах вэ гэхээр би өөрөө дараа нь 80% гэхээр би $800,000 үн цэнтэй хувьцаа эзэмшиж байгаа байхгүй. Тэгээд дараагийн ээлжинд дахиад нэг энэ $100,000-ороо $100,000 юм хийчээд дахиад нэг раунд буюу би үнэлгээгээ дараагийн ээлжинд юу гэдэг $10 сая болгоод дахиад би $1 сая аваад 10% өгөхөд би $70,000-аа эзэмшиж штэ. Тэгэхээр би тэр үед $7 сая үн цэнтэй компани одоо хувьцаа эзэмшиж болоо явж байгаа. Тэгжээж эн чинь явж байгаа тэр $1 үнэлгээтэй компани болохоор нөгөө үүсгэн байгуулагч нар нь хоногийн дотор тэр бомтон болдог. Сайтнууд болдог шүү дээ. Сайтн тэр бомтнууд болдог шүү дээ. Тэгэхээр одоо Ant Global маань Series A буюу тэр CD-гээ одоо 2 дахь шатны хөрөнгө оруулалтыгаа сая $10 сая босгосон. Тэгэхээр яг Монголынхоо стартапуудын хувьд бол хамгийн ихэнд нь бас нэг босглоо. Тэгээд өөртөө бас бид нэр одоо тэрүүгээрээ одоо босгосон хөрөнгөөрөө хийх олон зүйл төлөвлөсөн байгаа. Энэ дээр бол багаа бас нэмээд явж байна. Өөр Монголд бас одоо байгаа сайн компаниуд одоо лаг одоо стартапууд гэвэл мэдээж одоо хүн болгоны хэрэгэлдэг аппликейшнуд байна. За Shopee гэдэг гоё аппликейшн байна. Би бас хурж ирээд одоо өөрөө ашиглаж үзэж байна. UB Cab гэдэг байна. За үргэлжлүүлээд M+ гэд юунуудыг ашигладаг юм байна. Манай iHotel гэд хөрөнгө оруулсан компани байна. Эрхэс гэд бас маш мундаг компани байна. Бүгд одоо ингээд хөгжлийн шатандаа бол одоо ингээд явчих шүү дээ. Яг нь таны харж байгаагаар ер нь Монголын стартапууд дотор яг стартап байгуулад явъя гэвэл магадгүй аль салбар дээр ямар технологи ашиглаад явбал магадгүй илүү боломж өндөртэй гэж ер нь хардаг бай. Монголынхаа онцлогийг одоо бодоод үзэх юм бол одоо байгаа компаниуд маань бол ялтчгүй нөгөө орох ёстой өөр газар ингээд нэгэнт бизнес нь тодорхой болцсон тий. Тэгээд Монгол бас тэр шийдэлд тогтоод байгаа тийм салбарууд руу ингээд ороо явцсан. Одоо ингээд харж байхад бол одоо шинээр гарч ирж байгаа одоо компаниуд бас өвөрмөц компаниуд руу салбарууд руу орж байна. Хэрэглэгчээ бодохоор эсвэл хөрөнгө оруулагч талыгаа бодохоор нэг өөр салбарууд гараад ирнэ. За хөрөнгө оруулагч талыг ингээ бодонгууд хөдөө аж ахуй гэдэг нэг юм том салбар байгаа. Одоо стартап компаниудын хувьд бол тэгвэл тэрийг бол зөндөө олон компаниуд сонирхож үзсэн байх гэж би бол боддог. Тэгээд өөрөө энэ зах зээл нь айгу тааваршгүй жоохон хэцүү зах зээл юм шиг. Тэгээд яг хөдөө аж ахуйн технологи, хөдөө аж ахуй гэхээр манайх маань өөрөө бас нэг үндсэн суур одоо хөдөө аж ахуй маань бизнес нь уламжлал бизнес нь бас одоо олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн одоо экспорт нь гаргадаг бүтээгдэхүүнүүд бас цөөхөн байна шүү дээ. Тэгэхээр тийшгээ бас орхоос айдгийн болов гэж би бас хараад байдаг. Тэгснээс биш яг энэ Казахстан, Солонгос, Япон гэдэг энэ улсын хөрөнгө оруулагчдын сонирхдаг нь бол бас энэ хөдөө аж ахуйг ялтчихгүй сонирхоод байдаг. Тэгээд эн чинь бол өөрөө бас нэлээ туршлага шаардсан. Тэгээд хөдөө аж ахуйн суурьтай тийм хүмүүс хамтарч хийх иймэрхүү зүйл байгаа. Эрүүл мэндийн салбарт бол бас цөөхөн стартапууд байна. Манай мэдхээр бол Инсүр гэдэг гоё стартап байдаг. Тэгтээ илүү даатгалын салбарт ажилладаг. Тэгээд эрүүл мэндийн даатгалын салбарыг бас шинтгэе гэдэг ингээ явж байгаа залуучууд байна. Одоо шинэ гэвэл бас Клиника гэдэг гоё компани гараад явж байгаа юм байлээ. Бид нар бол саяхан танилцсан.
Тэгээд эрүүл мэндийн салбар. Тэгтэл бас эн чинь бас цөөхөн байгаа байхгүй хоёрхан компани энэ төр одоо яг мэддэгдхүүц нь бол энэ байна. Хойно нь бол зөндөө олон стартапууд юмаа хийх гэл ингээд явж байгаа бах. Яг одоо энэ салбар гэд хэлчихвэл нөгөө буцаад буруу юм болчих байх л та. Ягаад вэ гэхээр нөгөө хүн нь өөрөө сонирхоод тэрийг хийх хэрэгтэй. Тэгээд ямар ч салбар дээр байсан хөрөнгө оруулалт татах боломж бол байгаа. Ягаад вэ гэхээр тэр хөрөнгө оруулагч хүн гэдэг чинь тийм мэрэгжил бол биш шүү дээ тий. Нөгөө хөрөнгө оруулагч чинь бол салбар болгоны хөрөнгө оруулагчд байгаа. За жишээ нь бол эрүүл мэндийн салбарт гэхэд бол хөрөнгө оруулагч гэд бодоход өөрөө одоо манай Монголд байгаа хувийн том эмнэлгүүд байна. Тэднээс өөрсдөө хөрөнгө оруулагч нар байж болно. Хөрөнгө оруулагч гэдэг хүмүүс маань бол салбар болгон дээр байгаа. Тэгэхээр ер нь бол тэр салбарыг бол миний бодлоор бол яг хүн өөрөө ингээд сонирхдаг юм хийвэл зүгээр. Би жишээ нь бол одоо ингээд өөрөө стартап хийнэ гэвэл яг ингээд амжилттайгаа бодвол магадгүй би хуультай холбоотой хуулийн фирмүүдэд зориулсан тийм зүйл хийвэл би магадгүй илүү амжилттай хийж магадгүй. Тэгэхдээ яг тэрийг өнөөдөр би сонирхож байна гэвэл магадгүй үгүй байхгүй тий. Тэгэхээр бас сонирхож байгаа зүйл тэгээ бас чаддаг зүйл гээл тэгэл тэргээл бодож байгаа л ер нь бол орсон дээр л дээ. Бас нэг ийм зүйл ажиглагдаад байна л та. Монголчин өөрөө айгу юник буюу айгу өрмөц зохион байгуулалттай өрмөц тогтолцоотой улс орно шүү дээ. Одоо Аз гэхэд бас яг цэвэр Аз биш. Бас яг илүү одоо Европ соёл Орсын нөлөөгөөр ороод ирсэн юм шиг газар зүйн байрлалаараа хүртэл тий. Тэгээ бодохоор айгүй олон дэлхийн өөр улсад болдог жишг шууд одоо Монголын хөрсөн дээр буухт айгүй хэцүү болчдөг тий. Тэгэхээр тэрийг дандаа яг л нэг юм монголчлох шаардлага гарч ирээд байгаа юм шиг анзаарэгддэг шүү дээ. Харин тий. Ер нь бол тэгээд яг тэр customize хийхдээ яг энэ зах зээлтэйгээ нийцүүлэх чинь бас нэг тэр бизнес эрхэлж байгаа тэр хүний өөрийнх нь чадвар юм шүү. Тэ чадвар туршлага тэгээд яаж зах зээлт тэрийг аваач чадж яах гэдэг чинь өөрөө бас их мундаг чадвар юм шиг л надад бас ойлгохтол би ер нь анзаараалах. Ер нь ингээд бизнес эрхлэе гэдэг сонирхол хүний амьдралын ямар янз бүрийн шатанд гарч ирдэг юм шиг байна тий. Мэдээж нэг мэрэгчлэрээ ажиллаж агаад арга барил сурж агаад за одоо бизнес хийчих гэдэг юм уу эсвэл одоо бизнесээр сурдаг ч юм уу тий. За ер нь бизнес удирдахч бол MBA буюу бизнесийн удирдлагаар заавал сурах ёстой юу? Эсвэл бизнес удирдахч байгаа хүмүүсийг зохицуулах байгаа удирдахч байгаа хүн бол бусдыг илүү сайн ойлгож тий зөв шийдвэр гаргаж чаддаг байх одоо нэг EQ сайтай байх нь чухал уу? Таны бодлоор ер нь та энэ талаар ер нь юу гэж бодож байна? Ер нь бол нэлээд хэцүү асуулт байна. Тэгээд яг хав MBA ч юм бол мундаг л да тий. Одоо MBA-тэй хүмүүс бол ялтчгүй одоо компани удирдаад аваа явахаар бас мундаг хэмжээд удирдах явж байгаа харагддаг. Гэтэ яг хав тэрийг бол зайлшгүй аваад явна гэхээр бол орчин үед арай л өөр л болоод явчлаа л да тий. MBA-г компанийгаа мундаг аваад явж байгаа зөндөө олон үүсгэн байгуулагч нар байна. MBA өөрөө компаниа үүсгэн байгуулж авч явж байгаад MBA хийсэн хүмүүсийн менежерээр авдаг хүмүүс байна тий. Тэгэхээр MBA-тэй хүн бол компанид бол зөндөө олон үнд зүйл, үнд цэнийг бол авчирна. Гэхдээ тэр хүн нь зайлшгүй өөрөө үүсгэн байгуулагч нь байх ёстой юу? Тэр бол тийм бол биш. Өөрөө үүсгэн байгуулж явж байгаад тодорхой хөгжлийн шатанд нь тэр MBA эзэн мэрэгжлийн менежер хүнд компанийнхаа гүйцэтгэх захирлын өгдөг хүмүүс бас байна. Тэгэхээр тэр бол зайлшгүй зүйл бол биш гэж бол би боддог. Гэхдээ MBA хүний бас тэр чадвар нь бол хойно нь яалтчгүй энэ компаниг зөв удирдаад тэр бүтээгдэхүүн олон зүйлийг хөгжүүлээд нийгэмд тэрийг хүргэхэд бол тэр хүний чадвар ялцчгүй хэрэг болдог юм шиг надад бол ер нь бол энэ амжилттай явж байгаа компаниудаас хараад байхад тийм л юм байлээ. Тэгээд одоо EQ те энэ soft skill-ийн хувьд бол тэр бол одоо компани үүсгэн байгуулагч захирлаас илүү ер нь бол хүн болгонд л айгүй сүүлийн үед ингээд хэрэгтэй чадвар юм шиг ингээд анзаарэгдээд байгаа. Яагаад вэ гэхээр одоо ялангуяа энэ ковидтай холбоотой энэ шинэ одоо бидний одоо бизнесийн заншил шинэ одоо амьдралын хэв маяг бүх зүйлийг энэ онлайн
хурлаар хийж байгаа. Тэгээд бүх зүйлийг бас ингэж хамтарч олон хүмүүст хоорондоо нийлж хийж иж цаанаа ингээд том үр дүнд хүрж байгаа. Энэ нөхцөлд бол нөгөө хүмүүстэй хамтарч ажиллах, хүмүүсийг ойлгох, за тэгээд өөрөө хүмүүсийг удирдах бол тэр хүмүүсийг ойлгоод ажилуулах чинь айгүй чухал болцсон. Одоо нөгөө орчин үед гэж хэлэх юм уу те, одоо ер нь бол энэ шин залуу гарч ирж байгаа ажиллах хүчнүүдийг харахаар ер нь бол нэг газар ингээд ажиллахад бол тэр хүмүүс ингээд таалагдахгүй бол те мөнгөндөө хорогдоод байгаад байхгүй, гараад яваад өчөх хандлагатай те. Тэгээд нэг одоо компанийн соёл нь нэг жоохон онцгүй бол шууд хаяа явчих. Тиймэрхүү сэтгэл зүйтэй болсон. Тэгэхээр нөгөө ажиллах хүч нэгэ ч гэсэн нэг газараа доктортой байлгахад ч гэсэн ялтчгүй энэ EQ гэдэг зүйл айгүй чухал болсон. Тэгэхээр зөвхөн гүйцэтгэх захирал үүсгэн байгуулагчийн хувьд биш, хүн болгонд л хэрэгтэй байгаа зүйл юм шиг надад санагддаг шүү дээ. Яг харахгүй. Тэгэхээр энэ дээр бас нэмээд хэлэхэд нэг хүн удирдуулж сурж иж дараа нь удирдах сурна шүү гэдэг бас туршлагын юмч байгаа бох гэж хардаг. За баярлалаа. Тэгэхээр өнөөдөр бид Single-ийн ажлын туршлага болоод стартап соёл, стартаптай холбоотой Монголын стартапуудын талаар, за бас боломжуудын талаар маш өргөн дэлгэрэнгүй сайхан ярилцлаа. Танд маш их баярлалаа. За та хоёртаа баярлалаа. Гоё ярилцлаа. Бас нэлээд удаан ярьчих шиг боллоо, гурлаа. Тэгэхээр та хоёрынхаа бас энэ подкаст нь цааш тааштай ажилд нь бас амжилт хүсье. Тэгээд бүгдээрээ ойрхон холбоотой байцгаая. Бас өөрийнхөө хийцүүдөө хамтдаа хийж магадгүй тийм ээ. За баярлалаа. Single-тэй цаашдын ажилд нь амжилт хүсье.